Хөдлийн цэмж хонтол дээр хангалттай мэдээлэл өгсөнгүй. Энэ дээр нэмэлт мэдээлэл тайлбар авъя. За төр хэдий одоо алдагдaltaа ч гэсэн алдагдлаа өрөөд ачаагаа үүрж явах юм бодлогын бас энэ юмнууд байгаа шүү гэдгийг бас анхааруулan хэлье. Тэр нь зөв бах. За төрийн өмчт компаниуд дээр энэ менежментийг сайжруулах улс төрөөс ангид байх дээр одоо бас бодит ажил байна уу нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ юуг тодруулмаар байна. Яг сонгон шалгуулалт маань одоо яг журмынхаа дагуу явж чадчихна. Энэ нэгний захиал гарал яваад байх шиг. Тэрний үн томилогдсон гэлээ. Энэ тэрийг зүтгүүлж өгдсөн гэлээ. Улс төр өрөөнд ийм юм зөндөл дуулж идэх шин. Тэрийг яваад лоббидод энэ сонгон шалгуулалт нь ороод тэнцчих гинэ. Зөндөл чихэн дуулж идэх шин. Энэ тайлбар дуулгаа. Энэ зөвөмд хариулах уу? Хариулъя. Үрдгөр мөр. За тухайн хөтөл буюу basement компани хөгжлийн банкнаас 61.2 сая $1 зээл аваад өдийг өрсөлдөл төлөөгөө явж ирсэн. За энийг хүү торгуул алдан нийлээд өнөөдөр 450 орчим тэрбум төгрөг төрсөн байж байгаа. Энэ Монгол Улсын хөгжлийн банкны чанаргүй зээлийн 30% бүрдүүлж байгаа. Зөвхөн энэ асуудалтай холбогдуулаад 300-аад орчим тэрбум төгрөгийн эрсдлийн фонд үүсгэсэн явж байгаамаа. За энэ асуудлыг бид засгийн газар дээр яриад ажлын хэсгийн хүрээнд одоо засах рууны асуудал оруулах гэж байна. За тэр нь бол Монгол Улсын хөгжлийн банк хөтлийн цэмж явахын тодорхой хувьцааг хөгжлийн банк дээр шилжүүлж авах ийм одоо санал яригдсан. Мөн бас явж байгаа маргаанууд байж байгаа. Энэ дээр бол бас итгэл төлөөлөгчид бол засгийн газрын төлөөлөлд ажиллаж байгаа. Ер нь бол манай төрийн өмчт компани бүтээн засаг лилдод байдлыг сайжруулах хуулиар бол төрийн өмчт компаниуд бие дааж ажиллах болцсон хангагдана. Гол нь улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах болцсон хангагдана. Тэрээс төрийн өмчт компани удирдлагууд энд ажиллаж байгаа бүх хүн болохоо болсон юм байхгүй шүү. Алдагд үйлдвэрлээд байгаа компаниуд байна. Болохгүй байгаа нөхдүүд байна. Гэхдээ энд урд дахь ажлаа, оногтой ажлаа хариуцлах гэж байгаа олон хүмүүс байгаа. Тийм учраас цаашдаа энэ компаниудыг ажиллах болцоогоор нь хангах хэрэгтэй. Улс төрчид бид өөрөлдөлд оруулсан байхгүй. Тэгэхээр сүүлдээ төрийн өмчт компанид одоо өндөр мэдлэг боловсролтой хүмүүс авч ажиллах гэхээр одоо энэ компаниуд ажиллах зай боллоо шүү дээ сүүлдээ. Тэгээ төрч хөнгө боллоо, төрийн өмчт компани хөнгө боллоо, шийдвэр гаргах боллоо. Тэгээ улс төрчид талаас нь ингээд янз бүрээр нь хэлсээр байна. Энэ компаниуд одоо ажиллах хүмүүс байхгүй боллоо. Тэгээ санаа зов бид алтан шиг шүн дахиад нэмэлт нийгмийн тоолъё. Нөгөө компани удирдлагыг сонгон шалгуулалт хийж шууд хамилгаа гэж байгаа юм. Энэ дэр тодорхой. За цэнгэл дарга. засгийн газар 80 дэх тогтмол байгаа. Бид бол засгийн газраас журам гарсан. За яг төрийн өмчийн боловсролтуудын компаниуд бол бид бол төлөөлөлт гэсэн одоо өмнө зүгээр шууд томилждаг байсан бол төрийн төлөөллүүдийг одоо хэд хэдэн одоо нэр дэвшигч дундаас яг журмаа барьж байгаа сонгон шалгаруулалтаараа бол томилж байгаа. За ер нь цаашдаа ямар бодлого баримталж байгаа гэхээр бол одоо хараат бус гişүүдэд тоог мэдүүлж байгаа. Тухайн бол Эрдэнэс 5-7 Эрдэнэс Монгол дээр бол хараат бус тоог хэмжигсэн. Ер нь цаашдаа бол төлөөлөлтийн дараагаар бол хараат бус одоо хүн томилох одоо ийм зарчим байдалтай ажиллана. Баярлалаа. За одоо тэр дөрвөн бас муугийн жишээ сайнны жишээгээд яриад шүү дээ. Явж чадах хүмүүс хариулсан тэр хөтлийн цэмд нэмэлт тодруулах уу. За дөрөвдүгээр микрофон. За алтан ширээ гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр 2005 оны хөгжилтэй холбоотойгоор бол өнөөдөр иргэний 3 төрлийн маргаан бол мөрдөн байцаалын болон шүүхийн шатанд бол явагдаж байгаа. Тэгэхээр эдгээр хэрэг маргааны нөгөө асуудал хэрхэн шийдвэрлэх бас үр дүнг тухай үед нь бас танилцуулна. 2022 хөгжлөөс хууль бус хөгжлийн асуудлаар гэж буцааж авахад бол
нийтдээ 342 тэрбум орчим төгрөгийн өртөө шилжиж ирсэн байдаг. Энэ өнөөдрийн манай компани нийт өрийн 92% одоо хүртэл эзэлсээр байгаа ийм зүйл байна. Мөн хөгжлийн банкн дээр бол тодорхой хэмжээний асуудал бол маргаан байгаа. 61 сая доллартай холбоотой энэ асуудал бол ажлын хэсэгт бол явж байгаа. За юм байна. Тэр нөгөө хөгжлийн үр дүнгийн тухай бол дүгнэж би ярих нь юугүй. Ер нь бол зүгээр нөгөө хөгжлийн дараах одоо эрсдлийн хяналт тайлагналтын асуудал гэдэг бол өөрөө их чухал асуудал. Өгөөд үүн дээр За нэмэлт 1 минут. хөгжлийн дараах тайлагналт хяналт үүн дээр бол онцгой анхаарал хандуулаад явхад бол гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой байхаа гэж бодож байна. За баярлалаа. За хөгжил дээр баримт